Төрийн цагдаа 7 сарын 1-ээр зодуулж явахт айгүй хамгаалж ирсэн. Өнөөдөр ганцхан хүнд хичнээн цагдаа ирээд 350. Тэгээд дотор ороод ерөөс ямар ч эсрэг үйлдэл хийгээгүй байж хаад юу гэдгийг нь хашгираад ягаад тэгээд улаан сайд дээр сууж исэн дивант нүргээ дадлалтын жолоод улаан сайд дээр мэдний шилнгээ хурцсан байж байна. Бичлэн байхгүй. Ерөөс шин байхгүй. Тийм л байлаа шүү дээ. За ингээд суужиг маань хөмрөөд доор нь хийгээд шинэ хоёр гişүн битэр ингээд дээрээс дарчиж байгаа юм. Тэгээ одоо эцэг хойно улсад гарсан хойно л одоо битэр яван дараас босч ирлээ. Ер нь үл ингэж хүч хэрэглэх шаардлага огт байгаагүй шүү дээ. Байгаагүй. Ганцхан аймар юм болд юм бэ. Энэ одоо нүдэрээ үзээгүй бол үнэмшиг аргагүй юм болд юм бэ. Ийм нийгмийг бид уг нь хүсээгүй юм да. Тийм ээ. Хин удирдаад байна. Энийг хин удирдаад байна. Энэ одоо хууль ёсоо дагаж мөрдөхгүй байгаагаас л юм болж гин гэж бодож байна. Нэмдүрсээ одоо хуулиа одоо мөрдсөн бол ингэж их хүч зардал шийдэл гаргах хэрэг байгаагүй. Бид зүгээр тойроо сууж исэн. Орж ирсэн хүнийг урьд суухыг урьсан. За ингээд одоо нэжигнж орж ирэл. Тэгэл одоо ар үрээр бүгдээр ингээд тойрол. Тэгэл хүчээр л аваад гарсан да. Дамжлаад аваад гарч ирсэн. Тэгээд унгад төснөмд гар үрсэн үү? Өрлөг байх. Тэр дамжлаа явж байгаа юм чинь одоо юу асал хэрэг? Ихэнх гişүүдийг одоо бөөнөр нэгж ихтэн авч байгаа ард түмнийг бол алхна гэдэг нэг юм асуулт байна. Одоо тэгжил ойлгогдож байна да. Тэгээд бүхэн хэрвээ нэрхээ бид бол ямар ч хөдөлгөөн хийгээгүй. Бид бол яван дээр сууж ирсэн. Ингээд одоо тайлбар хэлье гэсэн жоохон тайван бай гэсэн үг. Тайван бай. За ингээд тайлбар хэлье ямар учиртай. Тэгээд одоо ерөөсөө юм амжсан одоо ингээд ажиллаа эхлэегээл тэгэл одоо шууд л дайрч орж ирээд шинүүд ирэх чинь яван таа маань одоо ингэж хөмрөөл ингээд л яваа. За шүүхийн тогтоолыг одоо ингээд тогтоол гарсан энийг хэрэгжүүлнэ гэж уншиж байна. Энэ тоон байгууллагын үнэн үйл хэмжээний байгууллагуудыг гартаа авсан холбоо халбан шатангуудыг бодож байна. Одоо тэгээ учир нь улам тодорхой болно үстэй. Одоо хүчний байгууллагууд танаа намын шударгаар нь тогтоох байх гэж бодож байна. Хүчний байгууллага бол ерөөдөө сайд за тэгээд хууль дотоод төргийн яамд хэрэглэгдэж шүү дээ. Тэгэхээр ерөөдөө танаа намын удирдлагуудад холбоотой гэж бодож байна. Бид одоо болсон байдлыг улсын их хурл одоо танилцуулнаа. Энэ мэдтэйгээр нь дотор дунд нь байсан хувьд одоо нүдээр үтсэн гэрчийн хувьд дотор үнэн байдлыг танилцуулнаа. Дотор ингээ ороод үзэх юм бол Иракийн дайшгал юм байна. Тэр доторхоо сандал ширээ чулуудаа, диван чулуудаа ингээ хийж байгаа тэр ямар балууд юм бэ? Бид энд гэж хэлээ да. За.